Юу цан залуусаа шимжлэлтэй тавтамрал бид түрүүнтэйгийн бичлэгээрээ гарсан даруйдаа олонний шуугуулаад амтсан наадам Монголын уран сайхны аимшиг кино та бүхэндээ ярьж өгөхөөр бэлтгэлээ. Бид энэ удаагийн бичлэгээ үндэсний үйлдвэрлэгч Monko-Ondy-тай хамтран хүргэж байна. Monko-Ondy брэнд нь шинэ бүтээтгүн гаргасан байлаа. Тэр нь ямар бүтээтгүн бэ гэхлээр та бид бүхний яг одоо энэ харж байгаа ойн самрын агуулмжтай шоколадны крем. Ойн самар нь болохоор тосны хүчлүүдийг агуулдаг, мөн дээрээс нь бас антиоксидантын нэгдлүүдийг өөртөө агуулдаг гэдгээрээ бас цусны даралтыг бас докторжуулах боломжтой. Цусны даралт ихсэг гэдэг өвчнөөс бас өөрийгөө сэргийлэх боломжтой байх нэ. Тийм болохоор бас та бүхэн ойн самрын агуулмж өндөртөө энэхүү шоколадын кремийг хэрэглээрэй. Үндэсний бүх сүлжээ дэлгүүрүүдээр зарагдж байгааг дуулгахад таатай байна. За ингээд кинонд орцгоё. Мөн бидэнтэй хамтран ажиллаж байгаа Өвлжөө фильмийн хамт олондоо баярлалаа. Кино маань эхлэхэд хэсэг залуус наадмын өдрүүдийг тааруулан агаар салхинд гарч байгаа харагдана. Анзааруул тэд зугаалж яваа гэхэд цаанаал нэг өтөр гунигтай харагдана. Үнэн дээр тэд зугаалж яваа биш, харин идэршгүй хүнд өвчтэй найзаагаа эмчлэхээр яваа нь энэ. Нэг өсөндөө тэнүү идэршгүй хүнд өвчин тусч сүүлийн шатандаа яваа нэгэн. Тийхүү ихрэг веб татах үед нь багаха утаанд биенийг бүрхэн ханиалгана. Тэгсэн юм болгон дээр л төрүүлж дуурдаг халууна ихрэгийн веб татахыг хоригддог. Яасан бэ? Чи энэ хогоо болчих болдгоо мó? Наад чи хоог биш веб. Тэгээд Эмүгтээс харуул халууна найзууд дундаа хамгийн ухаантай нь гэлтэй. Зүгээр. Веб ноттай хурааштай болох. Нэлгэлээд өгдөг. Ер нь тэднийг танилцуулвал ихрэгийн хувьд гаднаа л хинэггүй олон хүүхдээ мэт боловч цайлган нэгэн. Хөөе. Ингээд очих болоогүй юу? Арай л холуу. Ядаж хүүд юм марахаа. Харин жолообэрээ яваад тулгаа. Яг л харагдаж байгаа шиг энэ дундаа хамгийн догшин шийдэмгийн нэгэн. Тийхүү найзаагаа эдгэх эм бүх санаач мөн тулгаагийн төлөвлөгөө байсан юм. Цаашлаад ард яваа хоёр бол хоорондоо үргэлдэг хосууд. Өмсөн зүйлсийг нь харах юм бол нэлээд шоучин нөхдүүд гэлтэй. Нэг талаас найзаагаа эмчлүүлэхээс илүүтэй зугаалж яваа хоёр юм шиг. Эцсээ тулгаагийн хажууд унтаагаараа яваад тамира. Тэрээр энэ дундаа хамгийн их уудаг нэлээд гаричин нөхөр. За юутай ч юм хэсэг нөхөд найзаагаа гэсэн сэтгэлээр алсын замд гарчээ. Тэд явах замаараа бензин колонкоор дайрч шатхуун аавна. Ахтар аламш. Өө ёх хэдэд их юм. Дүргч. За. Энэ үед тулгаа энэ бүхний санаачлан яваа тул цаг тутамд яах ийхээ бодно. Харин бусад найзууд нь яах гэж яваагаа тэгтлээ сайн мэдэхгүй байгаа. Тамир уусан жаахан зүйл нь гарсан уу яасан. Цаг агаарын халууныг гинэтгэн л гайхна. Тэнгэр нь бүрхэг юм байж. Там шиг халуун газар юм аа. Там тийм халуун байд яа. Халуун бэл байт. Энэ үед нэг их цаг үлдээгүй тэнүүнд там болон Диважингийн хүүхсүүд нэлээд хүнд сонсогдно. Харин эрт тамийн талаар сонсон зүйлсээ харсан юм шиг бурж өгнө. Түүнийг хийснээр танд очисон хүмүүс зовлон шаналл дуустдаггүй. Үүнийг нь бурхан шашинд тамийн тойрог гэж нэрлэдэг гин. Ман чи саяхан шарын шидний талаар жоохон уншаад. Тэгсэн чинь тэн дээр тамд очисон хүмүүсийг тамийн зарцууд барьж аваад хоёр нүдийн төмөр чадар сохолдог гэж. Тэгээд дараа нь дөрөв мөчлөөд хэдийн хэсэг болгосныхаа дараа тэр бүх өвдөлтийг мэдрээд амь тавьсныхаа дараа их салхи тавьдаг. Тэгээд хамаг бие нэргээд хэвэндээ орсныхаа дараа тэр бүх шийтгэл эхнээс нь эхэлдэг гэж байгаа юм да. Харин хүмүүсийн яриад байдаг тамийн тойрог гэдэг тэр л юм шиг. Тэгвэл тамаас сухт харахгүй байх нэ. Тэгсэн үнийг сонсон тэнүү сэтгэл санаа нь уламл хямраад явчихна. Эртээ. Дэлгүүр ор. Тэнүүний хувьд хүнд өвчтэй болохоор цаг тутамд эмээ авахгүй бол болохгүй. Харин халууна байнга тэнүүний хажууд байж аль болох туслахыг хийж байна. Алинаас нь хатчих. Сайн байна уу? Дэлгүүрлүүн яаж ортой? Энэ хооронд эрт нутгийн индианаас бодог олж өгөхийг гуйдаг. За дүүдээ нөгөө юмнаас нэг идэг болоод очиж. Дүүндэр нь яах вэ? Ганц салхинд гарснах аа? Анзааруул эрт юм болгоныг үн цогж авдаг нэлээд баян залуу гэлтэй. Яг та тэгээ нутгийн хүн байна да. Нутгийнхнаас үн цохоод авчих. Би танд 2 дахин их мөнгө төлөөд авсан ч яа. Танд ашигтай шүү дээ. Хамгийн гол нь та нар жарахаас өмнө сайхан бэлдээ давид ирэх хэрэгтэй байна. Бид нар ийшээ нэг хувийн байшин байх юм бэл. Тийш явчих. Ойрхон. Энэ хоёр хувьд адуутай л би юу?
Нэг сайхан айраг болж байгаа санаатай. Харин тулга колонки ихчээс адуутай айл ойр хавьд байгаа эсхийг асуухад галтынх гэдэг айл ойрхон байдаг талаар хэлнэ. Галтих гээд нэг сайхан айрагтай айл байдаг гэж дууллаа. Танад би юу? Галтих манууд айрга тавьдгүй мó. Та тэр галтт нь хилээд өгөх боломж би юу? Үгүй яах вэ хэлээ. Үнэн дээр тулга найздаа адууны халуун цус уулгаж биеийг нь тэгрүүлэхийг хүсдэг. Гэхдээ тэрээр адуу морь худалдаж авалгүй. Эзэнгүй зэрлэг адуу байх юм бол агинчих санаатай байгаа. Улмаар колонки игч чадвал галтынхтай холбож өгье гэдэг. Юутаж ингэж явсаар манхид хүрэх газартаа эрсцгээдэг. Анзаарвал хүн болгон л дор бүрнээ завгүй байхад халуунаал ганцаархнаа бодолд автан суун. Учир нь морины халуун цус уулгах тулгаагийн санаа түнд ерөөсөө таалагддаггүй. Ядаж байхад өөрийн дургуутслаа тулгаад хэлхээс айна. Тулгаагаас бусд нь хиний байшинд ирснээ ерөөсөө мэдэхгүй байдаг. Энэ байрны эзэд нь ямар хүмүүс вэ? Тэгсэн тулгаа энэ хаваар байшин хайсны эцэст арайхийн агентаар дамжуулан тус байшинг олж түрээсэлжээ. Анх ямар хүмүүс гэдгийг мэдэхгүй шүү. Агентаар дамжуулж олсон. Удалгүй манхид ширээ тойрон сууцгаана. Тэгсэн чи колонки игчийн ачаар галт ирээд айраг авчирч өгдөг. Тэгээд тулгаа удаачгүй ойр хавар зэрлэг адуу байгаа эсхийг асуухад галтын хийснээр энд зэрлэг адуу биш харин цэцэртэй адуу л байгаа хэмээн хэлдэг. Энэ хавьд нэг зэрлэг адуу байдаг гэж дууллаа. Зэрлэг чирч юу ах вэ? Стэртэй адуул гэж. Тэртэй гэдэг нь юу гэж аа? Цэцэртэй адуу гэдэг нь хар утгаараа зэрлэг адуу мэт боловч уус хангаан эзэндээ даатхан бэлчээртэн тавьсан эзэнгүй морийг гэлдэг байна. Илүү нарийн ярил тухайн газрын лус авдгийн морь гэсэн үг. Хэрвээ сэтэртэй морийг агнах юм бол лусын хорлол болох аюултай гэлцдэг. Танаа одоо хаагур вэ? Утгатай л үү те. Энэ үед галт манхидийн санааг ер нь л ойлгож сэтэртэй адуунд санаархаж байгааг мэддэг. Мөн дээр нь өөрийнх нь адуу моригч хаана байгааг нь ахин дахин асууж дургүйг нь хүргэдэг. Юутааш тулгаа ойрхон эзэнгүй адуу байгааг дуулаад бөөн баяр. Харин халуунаад сэтэртэй адуу гэхээр нэг л сэжигтэй санагдана. Тэгээд тулгаа нар жарахаас өмнө эртийг дагуулan андаа гарцгаадаг. Энэ үед бусад найзууд нь тулгаа эрт хоёрыг сэтгэл төвшин хүлээцгэн. Байна. Байлгүй л яах. Улмаар тулгаа хүрх газартаа хэдийн ирж байгаа дурандан үздэл нөгөөх адуун галтын сүрэгтэй хамт бэлчиж байгаа харагдана. Тэгээд удаан хүлээсэн эцэст сүргээсээ салан явдаг. Нөгөөдөг чинь сүргээсээ тасраад урууч шүглээ шүү дээ. Тулгаагийн хэлснээр тэрээр энэ төлөвлөгөөгөө сар гарангийн өмнөөс бэлдсэн гин. Шинэ сар гараа нэг зүгээр ирэлцэн гэж бодоё. На зогсож байгаа газар ч хүртэл би болсон юм ч тий. Тэгээд эцэстээ тулгаа хэрхэвч халдаж болохгүй сэтэртэй адууг инхүү хөнөөдөг. Тэгээд галт болон тулгаагийн найзууд гээд ойр хавийн бүхэл хүмүүс буун дунаар сандарцгаана. Ялангуяа галтын хувьд сэтэртэй адууны араас хамгийн ихээр түгшиж байгаа нь илт байв. Гэснээс энэ үед Монгол гутал өмссөн хин нэгэн буудуулан унсан адууны хаваар эргэлдэнэ. Яг л энэ хавийн лус авдаг адуун дээрээ ирсэн гэлтэй. Нэг талаас тулгаагийн найзаа гэсэн сэтгэл нь үнэхээр агуу чим шиг. Гэхдээ энэ үйлдэл нь тэднийг сайн зүйлд хүрэхгүй нь лавтай. Удалгүй тулгаа эрт хоёр адууны халуун цус авчирч шууд л найздаа уулгадаг. Тэнүүний хувьд цусыг үнэртэнгүүтэл дотор нь эвгүүрхдэг. Чи надад ховдоолтой. Тинхүү халууна энэ бүхнийг эсэргүүцэж тулгаагийн өдөөс үгс өрнө. Та нар бүгдээрээ галзуурч. Өвчтэй хүнд амьтны халуун цус улвал юу болохыг мэдэж гинөө? Эрүүл хүн уусан ч дотор нь байгаа бактери вирусыг дийлэхгүй өвчин тосдгийг. Харин тэнүүнд эрүүл хүнийх шиг тэмцэх хийсч байхгүй. Яасан? Найзгаа газар дээр налмаар байгаа мó? Ер нь л сүсэг талаасаа ч тэр, эрүүл мэнд талаасаа ч тэр адууны цусыг шууд уух нь мэдээж сайн зүйл биш билээ. Чи өөр юу хийж чадах юм? Тэнэний төлөө бидний хэн энд юу хийж чадах юм бэ? Харж байна.
Багийнхаа найзын төлөө юу ч хийж чадахгүй алдснаас ятас сүүлчийн боломжийг ашиглаад алдсан дээр үсттэй. Тэгсэн ч тулгаа нэгэнтээ шийдсэн учраас цусыг уулгах гэсээр л байв. Миний найз ямар? Бомор. Холт. Тэнүү өөрөө шийдэг. Тэгээд тэд эцтэй Тинүүний шийдвэрийг дагахаар болдог. Харин Тинүү энэ хүртлээр хичээж ирсэн найзуудынхаа урмыг бодож адууны цусыг инхүү уудаг. За гэтэл тэрээр цусыг хар даран зүүдлэнэ. Тинүүний зүуд нөгөө хатуун гал болон дүрлцэж хамгийн аимшигтай нэгэн өвгөн айхтар муухагаар орилдог. Үнэндээ тус өвгөн нь уурлан хийлгэнсэн хангаан савдаг байв. Хангаан савдаг адууг нь хүнөөсөнд маш ихээр уурлаж инхүү хийлгэнэн. Мэдээж үүнээс цааш тэд бүгдэд аимшигтай явдал тохиолдох болно. Бид та бүхэнд 2025 онд гарсан Наадам аимшигын уран сайхны киног хүргэлээ. Та бүхэн Наадам киног үргэлжлүүлэн хүлээн авч үзэхийг хүсвэл бүхий л IPTV болон бусад платформудаас үзэх боломжтой. Та бүхэн киногоо өөртөө худалдаа авч үзэн уран бүтээлчдийнхээ дараагийн бүтээлийг дэмжээрэй гэж уриалж байна. Та бүхэн энэхүү киног цаашдаа хэрхэн яаж төгсөхийг үзэхийг хүсвэл бүхий л IPTV-нүүдээс хүлээн авч үргэлжлүүлэн үзээрэй. За тэгээд энэхүү бичлэгийг бүтээгт тусцаа үзүүлсэн Monconde брендийн хамт олондоо баярлалаа. Мөн бидэнтэй хамтран ажиллаж байгаа Өвлжөв фильмийн хамт олондоо баярлалаа. Дараагийн бичлэгээрээ дахин уулзтлаа. Түр баяртай.